Монгол Улсын их хурлын хаврын ээлж чуулганы нээлт өнөөдөр боллоо. За үүнтэй зэрэгцсэн арчилсан намын бүлгээс Улсын их хурлын дарга учрал чөлөөлөгдтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдгдлээ. Сайн мэцхан өрхөм үзэгчтэй Global Media эхэлж байна. Студид хөтлөгч Бат Хүрлийн Цэрэн лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Улсын их хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган 7 дугаар сарын 10 хүртэл хуралдана. Аялал жуулчлалын салбарын идэвхтэй оролцоог хангаснаар Монгол улсад болох COP17-г амжилттай зохион байгуулж байна. Улаанбаатар хотод өнгөрсөн жилээс эхлэн орон сууцны үн өсөлттэй байна. Бурайд улс алтарган наадамд бэлтгэж байна. Милан Кортина 2026 өвлийн паралимпийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Улсын их хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган төрийн ордноо нээлтийг хийлээ. За чуулганыг нээж улсын их хурлын дарга учрал хэлсэн үгэндээ энэ хаврын чуулганы үйл ажиллагаа онцгой цаг үе нөхцөл байдалд эхэлж байгааг онцоллоо. За түүнчлэн чуулганы нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх оролцож үг хэллээ. Нэгдүгээрт 2024 оны сонгуулиар улс төрийн 5 намын эвсэл нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачлагтай ажиллахыг та биднээс цаг хугацаа шаардж байна. Хоёрдугаарт дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдж, хүчний туйл нь өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн ээдрээ геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр логистикийн хямрал, эрчим хүч, энерги хомсдлын шин сорилтуудтай дэлхийн Монгол улс тулгарч байна. Далаад гарцгүй, цөөн дүүхийн эдээс хамаарсан экспорт, түлш шатхууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, уулсын цаана уулс байгааг харж, үндэстний хэв нэгдэл, язгуур эрх ашигаа эрхэмлэн дээдэлж, сүрэн төсвөрлөх чадвараа баттгаж, тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дарахлахыг хувиран өөрчлөгдөж байгаа дэлхийн нөхцөл байдал та биднээс шаардж байна. Эрхэм нөхдөө, дэлхийн техникийн дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шин сорилтуудтай тулгарч, худалдаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд бид үндэсний хэв нэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга хариуцлагатай байж, энэхүү ээдрээтэй цаг үеийг бид даван туулах учиртай юм. Цаашид дэлхийн нийтэд түүхийд хүнс шатхууны үн өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн сүлжээ доголдох, инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлт харах зэрэг бодит эрсдлүүд байгааг олон улсын байгууллага судлаач нар анхааруулж байна. Тиймээс улсын их хурл засгийн газар дээрх цаг үеийн тулгамдсан асуудлыг урьдчилан тооцож, төсөв санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчилж, эрсдлийг сөрсөн зөв оновчтой бодлогын арга хэмжээ авч нягт хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна. Улсын их хурлын хаврын чуулганаар хилцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багтаа даван туулах, түлш эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай ажилтнууд, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээлийг нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, татврын орчныг сайжруулахад чиглэсэн байх нь нэн чухал байна. Мөн дэлхийн болон улс орны нөхцөл байдал, цаг үеийн үнэн бодит мэдээллийг иргэд олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч байх шаардлагатай юм. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлцэх асуудлууд нь манай улсын эх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно. Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдж байдаг гэдгийг ямагт санаж, улс төрчлөлтөөс ангид, судалгаа тооцоотой, шинжлэх ухаанч, ирээдүйг харсан шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой байна. COP17 нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын баг хурал манай улсад тун удахгүй болох гэж байна. За энэ үеэр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын оролцоог нэмэгдүүлэх, төөрөө хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал онцгойлон яригдж байна.
Иргэний нийгмийн байгууллагууд бизнес эрхлэгчнээр оролцдог онцлогтой. Энэ Монголын бизнес эрхлэгчнээр гадаад үндэслэл тогтоох шинэ зах зээлд гарах хамтсан төслийг хэрэгжүүлэх томоохон боломжийг нээж өгнө. Энэ асуудлаар соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, байгаль орчин урамсгалын өрчлөлтийн яам, COP17 баг хурлыг зохион байгуулах үндэсний хороо аялал жуулчлалын салбарынхан чууллаа. Энэхүү олон улсын томоохон чуулганд дэлхийн 190 гаруй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, судлаачид, бизнесийн салбарын төлөөлөл оролцох төлөвлөгөөтэй байна. Нийтдээ 10,000 орчим зочин төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирэх хүлээлттэй байна. Иймээс аялал жуулчлалын компаниуд, зочид буудал, тээвэр катеринг болон бусад үйл ажиллагаа зохион байгуулагч байгууллагуудын идэвхтэй оролцоо чухал аж холбогдолтой юм. Энэ томоохон хэмжээний олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах эрхийг Монгол улс авсан нь бол өөрөө бас амжилттай нэр хүндийн асуудал. Бэлтгэхийн тулд зочид буудлын даацын судалгааг бид өнгөрсөн оны 12 дугаар сард бол хийсэн. Тэгэхээр ямар ч байсан даацын хувьд бол болцоотой байна. Тэгээ Улаанбаатар доторх зочид буудлууд дагсан одоо тэрэлж орчмын одоо жуулчны баазуудыг оруулаад бол болцоотой байна гэж харсан. Тэгээд мэдээж хэрэг 8 дугаар сар бол эд жуулчдын ирдэг одоо улирал шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энэ олон тооны оролцогч төлөөлөгчд Монгол улсад альчтай ирнэ гэдэг нь бол бас хүрэлцээний асуудал үүсэх вэ гэдэг дээр бид нар бол нэлээд боломжтой хандж байгаа. COP17 нь зөвхөн олон улсын хурал төдийгүй Монголын байгаль, соёл, нүүдлийн өвийг дэлхийд дахинд сурталчлах томоохон боломж. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх, гадаадын түншлэл болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэж өгөх юм а. Чуулганаар хэлэлцэх гол асуудал нь цөлжилттэй тэмцэх явдал. Аялал жуулчлалын салбарынхан зочид төлөөлөгчдийг хүлээн авахд бэлэн гэдгээ илэрхийлэхээс гадна цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ хэрхэн оруулж байгаа тухайга ярьж байна. COP17-гийн хүрээнд Монгол улсад зохион байгуулагдж байгаа нь бол маш өндөр чухал ажил бүгдлээ. За энэ хүрээнд бол манай жуулчны бааз хэрвээ COP17-д оролцож байгаа оролцогч нар маань говь нутгийн талаар, говь нутгаар очиж үзэж танилцааг бол манай жуулчны баазуудыг өмнө говь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд бол талархан хүлээж авнаа. Бидний зүгээс л өмнө говь аймаг маань бас энэ цөлжилтөд тэмцэх чиглэлээр бол нэлээд өргөн хэмжээний арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Энэ бол бүр жил болгон уламжлуулаад явчихсан жилдээ нэг мод тарих өдрүүдээр 100-аас 120 мянган модыг Өмнө Говь аймгийнхаа хэмжээнд тарьдаг. Манай Өмнө Говь аймгийн жуулчны баазууд бол өөрийнхөө ашиглаж байгаа эдэлбэр газрууд дээр мөн тодорхой хэмжээний моднуудыг тарьдаг. Манай баазын хувьд ихэд 2018 онд байгуулагдсан цагаас эхлээд модыг тарьсан. Энд одоо хайлаас, сухаа, улаас, жигд гихтийн төрлийн нийтдээ энэ хугацаанд 2600 модыг тарьж ургуулсан байж байгаа. Төр хувийн хөвшлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, аялал жуулчлалын салбарын идэвхтэй оролцоог хангах нь COP17-г амжилттай зохион байгуулах чухал нөхцөл болно. Хамтын ажиллагаа, салбарын нэгдсэн оролцоо нь манай улсын аялал жуулчлалын чадварыг дэлхийд харуулах бодит боломжийг бүрдүүлэх юм. COP17-гийн үеэр нийт 160 орчим сая төгрөгийн ашиг олох боломжтойг баг хурлыг зохион байгуулах үндэсний хорооныхон хэллээ. 850 мянган аялал жуулчлал ирсэн гэсэн. Туулын хурдны зам нь Баянзүрхийн Товчоо Улаанбаатар Налах чиглэлийн автозамаас Баруун аймаг усалдаг аюулгүй тойрог хүртэл 6-ны 32 км урт үргэлжилнэ. За нийт 12800 урт метр хүчтгсэн төмөр бетон гүүр 8 байршилт, Exit 2 түвшний огтлолцол 7 байршилт, 369 урт метр түнэл 7 орц гарцтай байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн том төсөл болох Туулын хурдны зам нь хотын төвд 13 орчим км урт гүрэн байгууламжтай баригдана. 4 сая 15-нд газар чөлөөлөлт дуусах юм, инженерийн бэлтгэл ажил 100% хангагдсан. Туулын хурдны зам төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын автозамын төвжирлийг 30%-аар бууруулна. Энэ замыг 2027 оны 7 сарын 10-ны өдөр нээх юм. Энэ Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн өндөр одоо өртөгтэй хийж байгаа хамгийн том төсөл. Улаанбаатар хот өөрөө одоо татврын орлогоороо 100% энэ төслийг санхүүжүүлэх EPC одоо тендер шалгалсан Highway Construction-ы хамт олондоо бас амжилт хүсье. Туулын хурдны замын төсөлд Монгол улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл
ЦМТ-г ашиглан дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажилуулна. Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонконгийн Ха Юан Групп шалгарсан юм. Тус компани туулын урдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанарыг эрхэмлэж, байгаль орчныг хамгаалах зарчмыг чанд мөрдөж, захиалагч болон иргэдийн хүссэн хүлээсэн чанартай бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх болно гэдгээ илэрхийлсэн юм. 中国浩远集团是一家香港成立的 Манай Хавьян групп нь Хонконгод байгуулагдсан олон улсын олон салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани бөгөөд Европ, Африк, Азид, ойролт орнд зэрэг бүс нутагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Зөвхөн дэд бүтцийн салбар гэхэд манай компани дэлхийн хэмжээнд 1000 гаруй километр төмөр зам, 1500 гаруй километр автозамыг амжилттай барьж ашиглалтанд оруулсан туршлагатай билээ. Өнөөдөр бид олон улсын инженерийн баялаг туршлага, мэрэгжлийн чадварлаг багийнхаа хамтаар Монгол улсад ирж туулын урдны зам төслийг стандарт чанарын шаардлагын дагуу хэрэгжүүлж дуусгах болно гэдгээ баттай илэрхийлж байна. Туулын урдны замыг барьснаар хотын төвийн автозамын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий автозамын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Энэ төсөл нь нийслэлийн сонгон найрхан дүүргийн 2032 дугаар хороо, хаан уул дүүргийн 3456, 789, 11 20 дугаар хороо, Баянгуул дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 10 11 23 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох юм а. Улаанбаатар хотод орон сууцны үн жил ирэх тусам өссөөр байна. За шинэ болон хуучин орон сууцны үн ханшийн талаарх мэдээллийг дэлгэрүүлэн үзэж та бүхэнд хүргье. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны метр квадратын дундаж үн 5 сая төгрөг байна. Харин хуучин орон сууц дунджаар 4.5 сая төгрөгийн үнэтэй байна. Дүүрэг тус бүр байршлаас хамаарч өөрөөр ханштай. Тухайлбал Баянгол дүүрэгт шинэ орон сууцны үн 4.2 сая, хуучин орон сууц 3.4 сая. Баянзүрх дүүрэгт шинэ орон сууц 3.4 сая, хуучин орон сууц нь 2.1 сая төгрөг. Сонгон хайрхан дүүрэгт шинэ орон сууц 2.7 сая, хуучин орон сууц 2.1 сая төгрөгийн үнэтэй байна. Харин нийслэлийн төвийн бүсэд багтаах Сүхбаатар дүүрэгт үн хамаагүй өндөр. Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны үн метр квадрат нь 5.5 сая, хуучин нь 5 сая төгрөгийн үнэтэй байна. Хан уул дүүргийн хувьд шинэ болон хуучин орон сууцны үн 4.2 сая, Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үн 3.8 сая, хуучин орон сууц нь 4.2 сая тус үнэтэй байна. Байрны үн ханш өмнөх жил болон энэ жил ер нь байнга өсөлттэй байдаг. Энэ жилийн хувьд болохоор шинэ болон хуучнаас шалтгаалаад 10-аас 12% өсөлттэй байгаа. Ер нь байнга өсөлттэй байна л гэж харж байна. Байрны үн жилд дунджаар 12-оос 14% өсөлттэй байна. Үүнд барилгын материал, инфляц болон долларын ханшийн өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Улаанбаатар хотод одоогоор төр болон байнгын оршин суугчдыг оролцуулаад 1.8 сая хүн амьдарч байна. Орон сууцны эрэлт өндөр хэвээр нийлүүлэлт муу байна. Мөн иргэдийн худалдан авалт муу, бэлэн тоолох мөнгөтэй хүн ховор. Ихэвчлэн энгийн орон сууцны зээл болон банкны зээлээр орон сууц худалдан авч байна. Байрны үн бол буурч исэн бол төв байхгүй. Байн өсөж идэг. Цааш өснө ер нь жилд бол дунджаар 12-оос 14% байнга өсөлттэй байна. Энэ болохоор мэдээж инфляц, тэгээ мөн юуны ханшийн өсөлт байна. Тэрнээс шалтгаалаад метр квадратын үн ч гэсэн дагаад өснө. Дээрээс нь манай дээр эрэлт нь их байгаа учраас Улаанбаатар хотод одоо бол нийт 1.8 сая хүн ам амьдарч штэ. Тэгэхээр хэдий тийм тоо гарч байгаа боловч эрэлт байсаар байгаа учраас нийлүүлэлт нь бол эрэлтээ бас ихгүй. Учраас ер нь бол цаашид ч гэсэн барилгын материал, бензин, ханшийн өсөлтөс шалтгаалаад бол одоо орон сууцны үн цаашид өссөөр л байх болно.
10 жилийн өмнө орон сууцны метр квадратын үн 1000 Америк доллар байсан. Одоо ч гэсэн 1000 Америк доллар хэвээр байна. Гэсэн ч параметрал инфляц болон долларын ханшийн өсөлтөөс шалтгаалan орон сууцны дундаж үн 2028 он гэхэд 6.5 сая төгрөг болох тооцоолол гарчээ. Түрээсийн үнж мөн өсөж байна. Тавилгатай тавилгагүй гэдгээс шалтгаалж 1 өрөө байр 800 мянгаас 1 сая 500 мянган хооронд байгаа бол 2 өрөө байр 1 сая 500-аас 2.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин 3 өрөө байр 2 саяас 3 сая төгрөгийн хооронд байна. Мөн офисын түрээсийн байрны үнж бас өссөн байна. Женчвдэрш Баттэрч, Евгений Павлов, Бүрсрэн Марлма, Аист Глобал. Үргэлжлүүлэн өнөөдөр болсон үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргье. Боловсролын сайд Наранбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Ямар нэгэн дарамт шалгалт байхгүй. Хувийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэж тэрээр ярьсан байна. Хэрвээ тэрээр өөрөө хүсэж буй бол түүний оронд хүн намаас дахин өөр сайд томилуулах хүсэлт гаргах хэсгийг намын зөвлөл хуралдаж шийдэх юм байна. Эрчим хүчний сайд Чойжилсран мөн өөрийн хүсэлтээр үүрэгт ажилласаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгчээ. 3 жил хагасны хугацаанд эрчим хүчний сайдаар ажиллалаа. Салбарт ямар асуудал хүндрэл байгааг дэлгэрэнгүй ярьж, ямар арга хэмжээг хэрэгжүүлснээ тоо баримттайгаар танилцуулна гэсэн байна. Улсын хурлын дэд дарга гасан булган туяа улсын хурлын гишүүнээс чөлөөлөгдөхгүй гэжээ. Түүнийг нийслэлийн прокурорын газраас төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахд бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэрэгт холбогдуулан ялагдагчаар татсан ч дүтгэлзүүлж хэлийн хориг тавиад байгаа юм. Ховд аймгийн Жаргалан суманд менингококк халдварын 2 тохиолдол бүртгэгдэж, 1 хүүхэд эндээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ойрын хавьтлын 86 хүнийг тусгаарлаж, үзлэгт хамруулж, сорьцод халдвар илрээгүй тул дархлаажуулалтад хамруулжээ. Түүнчлэн онцгой байдлын шийдвэрийн дагуу халдвар бүртгэгдсэн 7 дугаар сургуулийн 1-ээс 5 дугаар ангийг захимаар хичээллүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр болсон Улс аймгийн Алдарч цолтой 128 залуу бүхий барилдааныг Баянгол дүүрэгдэх сэтгэмж зохицолбор сургуулийн 150 сурагч үндэсний хувцас өмсөн ирж үн төлбөргүй үзжээ. Монголын үндэсний бүхий холбоо энэ оныг соён гэгэрэл үндэсний бүхийг сурталчлах, бүгчүүдийн нийгмийн харилцагыг дээшлүүлэх хичээл болгон зарласан. Үүнтэй холбоотой нийслэлийн сурагчдад үндэсний бүхөө илүү танин мэдэх боломж инхүү нэгджээ. Бюродэд монгол хэлний 7 хоногийг тэмдэглэж, орчин цагийн монгол хэл хийгээд нацаг доржин мэндэлсний 120 жилийн ой нүүдэлчин монгол сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлжээ. Халтын эслэлээр оюутнууд монгол хэл дээр өөрсдийн бэлтгэсэн богино хэмжээний видео бичлэгээ үзүүлсэн байна. Бюродэд монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой бюродын сургуулийн дэргэд монгол хэл соёлын төвийг нээгээд байгаа юм. Аист Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Персийн болонд өрнөж байгаа дайнаас болж дэлхийн хэмжээнд нефтийн үн 30% нэмэгдсэн байна. За энэ өсөлт манай улсад хэрхэн нөлөөлөх мөн төрөөс шатхууны үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар аж үйлдвэр Эрдэс Баялагын яамнаас мэдээлэл хэлье. Шатхууны хомсдлоос урьдчилан сэргийлэхийн тулд нөөцлөх сав олноор бий болгох хэрэгцээ шаардлага тулгараад байна. Энэ онд 480 мянган тонн шатхуун хадгалах сав барих юм байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй аж ахуйн нэгж сав барих хүсэлтэд ирүүлжээ. Харин шатхууны хувьд энэ жил хятад улсаас шатхуун импортлох боломжгүй болсон. Ганцхан Орос улбаны улсаас 100% оруулж ирэхээр болжээ. А92 бензиныг бол тогтворжуулсан байгаа. Энгийн энэ бензин байна бол одоо 2026 оны 12 сарын 31 болтол энэ грэмэн хүчин төгөлдөр үйлчлэн тонн тутамдаа $705 орчим доллар. Гэхдээ энэ үн маань одоо 3 сарын 30% дээшээ доошо хөдлөх юм бол аль нэг улсын санаачлагаар бол энэ үнд бол өөрчлөлт орно гэсэн ийм одоо заалттай. Тэгэхээр бол ойрын 3 сардаа бол
энгийн А92 дээр бол үнийн одоо өөрчлөлт бол гарахгүй гэж ингэж ойлгож байна. За үн чөлөөсөн Евро 5 дизелийн түвш А92 бензинүүд дээр бол үнийн одоо хэлбэлзэл үүсхийг үгүйсэхгүй. Оросын албаны улс 4 сард нийлүүлэх шатхууны үнийн саналыг энэ сарын 25-нд ирүүлнэ. Гэхдээ үн нэмэгдэхгүй байх гэсэн хүлээлттэй байна гэж ажилтгуур эдс баялагын яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улс А92 автобензины 40 хоногийн, дизелийн түвшний 27 хоногийн, шингэрүүлсэн шатахын 34 хоногийн нөөцтэй байна. Бурайд улс Алтарган наадамд бэлтгэж байна. За өнгөрсөн 7 хоногт наадмыг зохион байгуулагч талууд уулзаж зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцжээ. Брэдсэн холны өв соёл ёс уламжлал, зан заншлын илэрхийлэл болсон Алтарган наадам энэ жил Бурайд улсад болно. Үүнтэй холбоотой Алтарган олон улсын наадмыг зохион байгуулах хорооны 2 дугаар хуралдаан Улаад хотноо засгийн газрын ордонд боллоо. Хуралдаанд Орос улбаны улсын эрхүү муж, бүгд найрамдах Бурайд улс, Өр байгалийн хязгаар, Монгол улс, бүгд найрамдах Хятад улсын Бурайд зооны төлөөлөл оролцсон байна. Хуралдааныг бүгд найрамдах Бурайд улсын тэргүүн Алексей Цэдэнов удирдан явуулжээ. Ингэхдээ оролцогчдод наадам болох явж бичлэн танилцсан байна. Эх 7 дугаар сарын 1-ээс 5-ны өдрүүдэд болох наадмын бэлтгэл хангагдсан байна гэж үтлээ. Хуралдаанд Монгол улсаас Орос улбаны улсын Улаад хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Батбэлэг байлцжээ. Сонирхуулахад наадам Улаад хотоос 36 км-ийн зайд байрлах явуулгын татсанд болох бөгөөд зөвхөн Оросын бүс нутгаас ойролцоогоор 700 гаруй зочид төлөөлөгчд оролцоно гэж төлөвлөж байна. Тодорхойлбол Өр байгалийн хязгаар нутгаас 500, эрхүү мужаас 200-аад төлөөлөгч ирнэ гэж тооцоолжээ. Наадмын хөтөлбөрт 18 урлаг уран сайхны үйл ажиллагаа, түүний дотор суух ахур, Нью Тагай бүжгийн уралдаан, Монголын уран бичлэг зэрэг үйл ажиллагаа багтаж байна. Анхны Алтарган наадам Хинтээ аймгийн Дадал суманд болж, үргэлжлээд Биндэр, Батширэт, Дорнод аймгийн Дашбалбар суманд 2 жил тутамд болж байгаа бөгөөд 2002 онд Орос улбаны улсын Агийн Бурайдад болж, үүнд Өр Монголын шинхээний бурайдууд анхудаа оролцсноор олон улсын наадам болж мөн үүнээс хойш Монгол улс Бурайд улсад ээлжлэн зохион байгуулж эхэлжээ. Милан Кортина 2026 Паралимпийн наадам амжилттай болж өндөрлөө. Наадмын хаалтын ёслол Кортина хот дахь Кёрлингийн ордонд болж, пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цэгмэдийн дашторж, Монгол улсын төрийн далбайгаа өргөн мандуулж жагссан байна. Милан Кортина 2026 Паралимпиад манай улсын 3 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцож тэмцээн уралдаанаа өндөрлөж байна. Монголын үндэсний Паралимпийн хорооны тамирчдын маань одоо Паралимпийн тэмцээнд оролцох тэмцээн маань амжилттай одоо явагдаж дуусч байна. За өнөөдөр дашторж, Гамболд, Цэрэн бунцэг нар маань тэмцээнд оролцсон. Дашторжийн маань хувьд бол бас маш өндөр амжилт, Гамболдын маань хувьд бас маш өндөр амжилтыг үзүүллээ. Ерөөсөө эхний одоо 20 гаруй оронтой зэрэгцсэн дойлын зөрүүтэйгээр орж Монголын болон бусад орж исэн тэмцээнүүдийн рекордыг эвдэж чадлаа. Олон улсын хэмжээний мастер Батмунхийн Гамболдын хувьд 4 дахь Паралимпиад амжилттай оролцлоо. Тэрээр парагүйлтийн цанын төрөлд 3 зайд хурд хүч авахал самбагаа сорилоо. Үүнд ойрын зайд 30 тамирчнаас 16 дугаарт, 10 км-ийн зайн уралдаанд 25 тамирчнаас 21 дугаарт, 20 км-ийн зайд 30 тамирчнаас 28 дугаар байранд тус тус шалгарчээ. Паралимпийн наадмынхаа сүүлийн өдөр Тэшилтэгний 20 км-ийн зайд оролцлаа. Тэгээд замын хувьд 4 км 5 тойрог явлаа. Ерөнхийдөө 2.5-ийнхаа өгсөр замн дээр ахиж нэг 1800 м нэмээд 3 жижиг огцом өгсөр нэмэгдэж нийт 4 км-ийн зам маань гарлаа. Өнөөдөр хамгийн сүүлийнхээ зайд оролцлаа. Тэгээд миний хувьд Тэшилтэгний жоохон хүнд байлаа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд ямарч сайхан замаа дуусгалаа. Харин олон улсын хэмжээний мастер цэгмэдийн дашторжийн хувьд 2 дахь Паралимпиадад оролцсон бөгөөд парагүйлтийн цаны ойрын зайд 30 тамирчнаас 22 дугаарт, 10 км-ийн зайн уралдаанд 25 тамирчнаас 22 дугаарт, 20 км-ийн зайн уралдаанд 30 тамирчнаас 26 дугаар байранд тус тус шалгарчээ. Өнөөдрийн хувьд цаг агаар үнэхээр сайхан байна. Биений хувьд ч хөнгөн байна. Цаны гүйлт сайхан байлаа. Тэгээд энэ хүртэл намайг дэмжиж, спонсорлж арай минь батаасан гэр бүл аав ээжтэй баярлаа. Мөн дээрээс нь Монголын Паралимпийн үндэсний хороо Монголын үндэсний шгшээгийн хамт олон сувь цаад компанийнхандаа болон Бүрэн аймгийн Хотолцоо сумын 1-р сургууль тэгээд
их сумд хайрхныхаа хамт олонд маш их баярлалаа. Өвлийн Паралимпийн наадам 2 дахь удаага оролцож байгаа олон улсын хэмжээний мастер бямд оржийн цэрэн бунцаг параолын цанын Жан Цлалам төрөлд анх удаа өрсөлдлөө. Тэрээр эхний гараанда 1 минут 36 зууны 72 секундын амжилтаар 33 дугаар байр. 2 дахь гараанда 1 минут 34 зууны 29 секундын амжилтаар 29 дугаар байранд тус шалгарчээ. 2 гарааны дараах нийлбэр дүнгээр 23 улсын 41 тамирчнаас 30 дугаар байр эзэллээ. Жан Цлалам төрөлтөөр сайн хичээлж одоо дараагийн тэмцээрүүд амжилттай болсон. Өнөөдрийн замын хувьд бол маш хүндхэн зам байна. Мөсрөхөг зам аюул хэцүү яг л олимпиксэн шилжлийн хүнд зам байна. Манай онцон 3 тамирчнаас гадна нэг Монгол бүсгүй Паралимпт бас өрсөлдсөн нь Америкийн шигшээ багт багтсан Монгол бүсгүй байлаа. Уран чимгийн Батоюн гэх энэ бүсгүй Америк нэгдсэн улсын шигшээ багийн тамирчнаар тэрэгэн цэртэй кёрлингийн төрөлд оролцжээ. Хэрхэн үзэгчдээ та бүхэнд глобал мэдээ даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Баяртай.